Тэгэхээр би 2-3-ын бол боломжтой байна. Нийслэлийн хэмжээнд саяны тэр иргэдэд тавиад байгаа ус дулаан цахилгаан явчих юм байна гэж ойлголоо шүү дээ. Тэр нэг байшин хөдөлж аваад сургуулийн нэртэй байшин аваад байгаа юм бас болчих юм байна. Нийслэлийн хувьд нь шүү дээ. Би нэг юм найдахгүй байгаа яг энэ хүн дээр. Нийслэлийн аудит нийслэлийнхээ юмыг шалгаад тэрнийх биш болоод байгаа. Ер нь эрх мэдлийн хувьд бидний хяналтын хувьд бас би нэг эрх зүй асуудаг. Нийслэлийн төсвийг бол энэ төв аудит хиймээр санагдах юм да. Тэгж болохгүй юу? Эрх зүй болохгүй. Яагаад вэ? Тэр доторх байгууллагуудаа тэр нийслэлийн аудит хийдэм байгуул хамаалгал да тийм. Ойлгож байна миний асуулт. Нийслэлийн одоо төсвийг бол заавал одоо энэ төв аудит үндэсний аудитын газар л хиймээр санагдаад байна. Тэнд чинь дахиад сонирхлын зөрчил явна. За 5 номер хариулъя. За асуултанд нэмээд хариулъя. Нийслэлийн төсөвдөр ингээд ер нь аймаг нийслэлийн хуулиараа аймаг нийслэлийн төрийн аудитын байгууллага аймаг нийслэлийн төсөв за хуулиар заагдсан энэ сэдвүүдийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулах юм үндсэн чиг үүрэгтэй. За бид бол таны саналыг одоо анхаарад чанарын энэ хяналт талаасаа эрсдэл чанарын талаасаа бол манай үндэсний аудитын газар энэ дээр манай нэгж байдаг учраас энэ дээр бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаад ингээ явчих болцоотой. Ер нь цаашдаа бид нар нийслэлийн төсөв бол нэлээд агч байгаа учраас үндэсний аудитын газрынхаа санхүүгийн аудитын газар гүйцэтгэл нийцэл бусад одоо нэгжийн чиг үүргүүдэд ингээд хүчин нэмээд дэмжин туслах байдлаар ажилуулад эцсийн чанарын баталгаажуулалт нь бол манай дээр бас хийгдэд явах юм болцоотой. Энэ хүрээндээ бид нар ажлынхаа дотоод зохион байгуулалтын дээр анхаараа ажиллахад бол үр дүн гарна гэж ингэж одоо хэлж чадах байна.